Эрдэнэ дүүрэг шонгийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн цагаан уул сумын нутагт за ингээд энэ өдрийн цэнгэл их баяр наадам хотгой турган сард морин спорт УШТ холбооноос гардан зохион байгуулж аймгийн боромсын хөтөлмөрийн уралдаан за 20 жилөө хурдан азарганы уралдаан эргэсэн байгаа мөчийг манай зөвлөгөөчийн дунд харууллаа. Үзүүрийн хэд азарган дээр 333 номертой тул улаан шир хувцастай хөөгдтэй Хөвсгөл аймгийн цагаан уул сумын үеч Цэрэнгийн Эренчин мэдгийн хурдан буур газар сумын баяр наадам 3 жил дараалан аригдсан хурдан буур газар хөтөл гарч ирсэн байгаа харагдж байна. Түүнийхэн цааталд 346 номертой хамгаалтын цэнхэр дуулахтай хөөгдтэй Хөвсгөл аймгийн цагаан уул сумын гам Камгалангийн уралдаан хонгор халзан газар аман үзүүн дээр гарч ирсэн байна. Мөн одоо Хөвсгөл аймгийн үеч Нямхуугийн Батнамын хурдан хуул газар хамгаалтын шар дуулахтай хөөгдтэй айргийн 3 дээр гарч ирсэн байна. За ингээд түүнийхэн цааталд яваа тэр сайхан цагаан хонгор газар бол Хөвсгөл аймгийн цагаан уул сумын үеч Сэрэтрийн дамжин сүрэнгийн хурдан хонгор газар Монгол улсын андаа үеч дөрж хүрийн үед одоо мандаа унагадуу гордогийн дөрж хүрүү манлаг унган Сэрэтрийн дамжин сүрэнгийн хурдан хонгор газар тасарсан үзүүрийн 3 газрын хамгийн буруу талд нь гарч ирлээ. За ингээд энэ өдрийн ихэр цэнгэл наадмын 10 хэд азрын өнгөн дээр байгаа сайхан хуул азар бол Хөвсгөл аймгийн үеч Нямхуугийн Батнамын хурдан хуул азар. За түүний 10 хэд азрын дээр орж ирсэн одоо хөгсөн тохиолцоод байгаа сайхан бор азар бол Хөвсгөл аймгийн цагаан уул сумын үеч Батнамын Гамбатын Батцэргийн хурдан бор азарга Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Агар багийн үеч Гамбатын Батцэргийн хурдан бор азар 15 азрын өнгөн дээр орж ирсэн байна. Түүнийхэн нааталд 331 номертой Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Пүрвийн дунгарын хурдан хээр азрын нааталд нь орж ирсэн хамгаалтын цэнхэр дуулахтай хөөгдтэй Пүрвийн дунгарын хээр азар. За ингээд энэ өдрийн цэнгэл их баяр наадмын хурдан азарганы уралдааны 10 хэдэн азар болсон ширүүхэн хөлтэй хэдэн азар орж ирсэн 355 номертой Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Гамбатын Батцэргийн хурдан бор азар дэлгэцний харагч 3 буу азарганы одоо тэр хамгийн нааталд нугаа цэнхэр мадгатай хөөгдтэй бор азар байна. Энэ нааталд яваа сайхан загсан тамгатай хээр азар бол өнөөдрийн цэнгэл их баяр наадмыг хурдан азарганы уралдааны үзүүрийн хэд азарган дээр гарч ирсэн 303 номертой Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Адигийн утсан баяр тэргүүний хурдан хээр азар хамгийн нааталаар нь гарч ирсэн загсан тамгатай байна. Түүнийхэн дээр цааталд 331 номертой Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Пүрвийн дунгарын хурдан азарганы уралдааны үзүүрийн хэд азарган дээр орж ирсэн бол Барс халдсан гэж улсын бүсийн уралдаанд 3 харигдаад байгаа хурдан азар үзүүрийн 3 азар руу орж ирлээ. Хөвсгөл аймгийн Тариалан сумын угуул Лагны Төмөрбаатарын хурдан халзан азрыг Цэрэн дөржийн мэгмар дөрж уяж байсан цээжний хэдэн азар руу орж ирсэн. Тэр хамгаалтын хар дуудалтаа улаан цамцтай хөөгдтэй халзан азрын байгаа. За энэ бол улсын бүсийн уралдаанд 3 харигдаад байгаа. Аймгийн бүсийн уралдаанд 4 харигдсан байгаа хурдан азар. За ингээд энэ өдрийн их баяр цэнгэл наадмын үзүүрийн хэдэн азраар уралдаа Барс халзан орж ирлээ. За түүнийхэн дээр буруу талд орж ирсэн сайхан Монгол эмээлтэй хөөгдтэй бор азаргыг ороод ирсэн байгаа. За энэ бол Хөвсгөл аймгийн цагаан уул сумын үеж оюун чимгийн бүрүү даваагийн хурдан бор азар үзүүрийнхаа хэдэн азар дээр нэлээд ширүүхэн хөлтэй очоод одоо залгасан байна. За ингээд цээжний хэдэн азарган донд яваа цэнхэр хувцастай хөөгдтэй 387 номертой хээр азар бол Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Отгон сүхий хурдан хээр азар цэнхэр комбинезонтой хөөгдтэй 10 хэд азарган дээр харагдаад өнгөрлөө. За ингээд Барс халдсан бол одоо үзүүрийнхаа хэдэн азарганы нааталд нь гараад ирсэн Хөвсгөл аймгийн үеж Лагны Төмөрбаатарын хурдан Барс халдсан азрыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цэрэн дөржийн мэгмар дөрж уяж шүрлүүлж байгаа цээжний хэдэн азарганы аман хөзөө айргийн 3 дээр гарч ирсэн бол Монгол эмээлтэй хөөгдтэй сайхан бор азар бол мөн одоо Хөвсгөл аймгийн цагаан уул сумын оюун жимгийн бүрүү даваагийн хурдан бор азар юм байгаа. За түүнийхэн буруудаа дахиад нэг сайхан бор азар гараад ирсэн үзүүрийнхээ хэдэн азар руу 2 бор азар холбоотой өргөжлөх нэ. За ингээд энэ өдрийн ихэр цэнгэл наадам Хөвсгөл аймгийн цагаан уул сумын зохион байгуулж байгаа хотгой турган сард морин спорт УШТ холбооны нэрмжид Хөвсгөл аймгийн боромсын хурдан мордын уралдааны дээд насны мордын уралдааны үзүүрийн 7 азарга нэлээд хөндийнхэн боллоо. За үзүүрийн 7 азарган дээр бол 333 номертой цагаан уулын Цэрэн даваагийн Эренчин мэдгийн хурдан буур азар хөтөлсөн аман хөзүүн дээр Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Гамбатын Камгалангийн хул халдсан азар айргийн 3 дээр Монгол эмээлтэй хөөгдтэй цагаан уул сумын оюун жимгийн бүрүү даваагийн хурдан буур азар очиж залгсан бол Барс халдсан айргийн 4 дээр байна. Түүнийхэн нар дээр яваа сайхан хүрэн халзан азар бол өнөөдрийн үзүүрийн хэдэн азарган дээр орж байна. 346 номертой цагаан хонгор азар бол Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Сэрэтрийн дамжин сүрэнгийн уралдаан хонгор азарга Хөвсгөл аймгийн Тариалан сумын яриад Монгол улсын манлай авч гордогийн дөрж хүргэн амхан Сэрэтрийн дамжин сүрэнгийн хурдан хонгор азар. За түүнийхэн цаа талаар сайхан хул азар ороод ирсэн. За энэ бол Хөвсгөл аймгийн үеч Нямхуугийн Батнамын хурдан хул азар байна. Түүний наадлын хэдэн азарган дээр сайхан хээр азар орж ирсэн 331 номертой Хөвсгөл аймгийн цагаан уул сумын Пүрвийн дунгарын хурдан хээр азар хамгаалтын саар дуудахтай цэнхэр өмөлтэй хөөгдтэй орж ирсэн байна. Түүнийхэн цаа талд 370 хэдэн номертой хар азар орж ирсэн уршиллаа. За ингээд энэ өдрийн цэнгэл их баяр наадмын үзүүрийн хэдэн азар сайхан хар азар ороод ирсэн. Хар азрын хүүхдийн номыг одоо харагдуулаад авахын хэний ямар азар үзүүр төрөлдөж байгаа сайхан харна. За энэ бол 378 номертой юм шиг байна. 378 номертой Хөвсгөл аймгийн мөрөн сумын үеж Гомсрынгийн баасан жаргалын хурдан хар азар цээжнийхээ 4 азарган дээр ирээд залгалаа. За ингээд Хөвсгөл аймгийн цагаан уул сум зохион байгуулагдаж байгаа хотгой турган сард морин спорт УШТ холбооны нэрмжид
аймгийн баруун бүсийн хурдан мордын уралдааны азарганы уралдаан одоо газрын дунд одоо нэлээд орж ирсэн байгаа. За ингээд цээжнийхээ хэдэн азар руу манай зурлаачин дөрөв сайхан явуулж гоод хээр азар орж ирсэн цагаан уулын отхон сүхий хурдан хээр азар байна. Ахаад одоо аршаа сайхан суухнаа. За 10 хэдэн азарган дээр алаг цээж нэмнэтээ сайхан хүрэн азар хамгийн ард талд нь орж ирсэн уршилж байна. За ингээд энэ өдрийн цэнгэл их байр наадам хурдан азарганы уралдааны 344 номертой Хүнсгэл аймгийн тариалсан юм. Цэрэн дөржим юм дөржим хүрэн азар 344 номертой мөрц 10 хэдэн азарган дээр байна. Энэ хаа талд юу хамгаалтын Чернэлийн ягаан дуулахтай хүүхэдээ сайхан хээр азар чинь 383 номертой юм шиг байх юм. За энэ бол Хүнсгэл аймгийн цэцэрлэг сумын Батбаярын балжины хурдан хээр азар байна. Хүнсгэл аймгийн цэцэрлэг сумын зохион байгуулагдсан аймгийн баруун бүсийн хурдан мордын уралдаанд айраг турдалж байсан Батбаярын балжины хурдан хээр азар бол өөрийг нь унган азар хамгийн ард талд нь Чернэлийн ягаан дуулахтай хүүхэдтэй шар цамцтай хүүгийн унчрлуулж байгаа Батбаярын балжины хурдан хээр азар цэцэрлэгээс одоо гарч ирсэн өмнө дурдж байна. Түүнийх нь урд дээр 384 номертой сайхан хээр азар гараад ирсэн уршилж байна. За энэ бол Хүнсгэл аймгийн галцсан Дондын бүрэг дөржийн хурдан хээр гэдэг азар тэр үзүүрлөө уршилсан тодлогоо уцтай хүүхэдтэй хээр азар байна. Түүнийх нь зөв талд 331 номертой Хүнсгэл аймгийн цагаан уул сумын үеаш Пүрвийн дунгарын хурдан хээр азар байгаа. За Пүрвийн дунгарын хээр азрын өнгөн дээр өвчилж байгаа 355 номертой цагаан уулын Гамбатын Бацэргийн хурдан бор азар байна. Цагаан уул сумын Агаравагийн үеаш Гамбатын Бацэргийн хурдан бор азар дэлгэцний харагч байгаа 3 азарны дунд талд нь байна. За ингээд энэ өдрийн ихэр цэнгэл наадмын хурдан азарны уралдааны үзүүрийн хэдэн азар руу уршилж байгаа азарганд манай зөвлөсөн дөрөнд оруулж байна. Батбаярын балжины хурдан хээр азар, Пүрвийн дунгарын хурдан хээр азар. За тэгээд мөн одоо үзүүр туралдаад байгаа цагаан уул сумын үеаш Гамбатын Бацэргийн хурдан бор гэсэн хэдэн азаргнууд нэлээд ширүүн хүмүүстийн манай зөвлөсөн дөрөнд харагдаад өнгөрлөө. За ингээд хурдан азарганы уралдаан одоо эргээд газрын цээж нэлээд гарсан дундхан талаар одоо уршилж байгаа азаргаануудыг манай зөвлөсөн дөрөнд сайхан харуулж байна. Арын хэдэн азарган дээр саарл азарга орж ирсэн байгаа. Саарл азарганы одоо хүүхдийн номер энэ өдрийн ихэр цэнгэл наадмын үзүүрийн хэдэн азаргаануудад өгөж уралдаж шинжтэй байна. За ингээд хул азаргууд 387 номертой Хүнсгэл аймгийн цагаан уул сумын үеаж отхон сүхий хурдан хул азарга байна. Түүний урд дээр явсан сайхан загал азарганы хүүхдийн номер энэ өдрийн ихэр цэнгэл наадмын атган сүргийн мандаа азарганы уралдаанд хүлгийн шамцыг сорж байгаа сайхан загал азаргууд Хүнсгэл аймгийн цагаан уул сумын оюун жимгийн мөрөв дуваа гэж бүртгүүлсэн байна. За ингээд хурдан азарганы уралдааны үзүүрийнхаа хэдэн азарган дээр 399 номертой Хүнсгэл аймгийн үеаш Нэмхүүгийн Батнамын хурдан хул азар дэлгэцний харагч 2 азарганы наад талд нь байна. Хотгой турган сард морин спорт ОШТ холбоо зохион байгуулж байгаа аймгийн баруун бүсийн хурдан мордын уралдааныг одоо энэ өдрийн цэнгэл их байр наадмын Адиагийн утсан байр тэргүүнтэй Хотгой турган сард морин спорт ОШТ холбоо гардан зохион байгуулж байгаа. Хүнсгэл аймгийн цагаан уул сумын засаг даргын хамгийн газар хөлийн зэргийн хил хамгаалах байгууллага болон онцгой байдлын алба мөн одоо хүүхдийн байгууллага болон за тэгээд эрүүл мэндийн төвийн хамт олон энэ өдрийн цэнгэл их байр наадмыг ингэж сайхан одоо дэгтэй журамтай зохион байгуулахад хамтран оролцсон гэдэг нийт одоо наадамчин болондоо дуулаад цагаан уулчуудынхаа нэрийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. За ингээд хурдан азарганы уралдааны үзүүрийн хэд азаргууд нэлээд тасарсан байгаа. Түүний ардаа Пүрвийн дунгарын хурдан хээр азарг байна. Түүний урд дээр хамгаалтын цэгцэр дуулахтай хүүхэдтэй хонгор халдсан азаргууд өсгий цагаан хонгор халдсан азарг. За энэ бол Хүнсгэл аймгийн цагаан уул сумын Гамболтын Инкамгалангийн хонгор халдсан гэж Пүрвийн дунгарын хүрэн азарганы өнгөн дээр хонгор халдсан азаргаа. За ингээд цээжний хэдэн азаргууд нэлээд тасарсан байгаа. Тасарсан байгаа хэдэн азарыг манай зурлаачин дөрөнд харуулсан 387 номертой ягаан малгайтай хүүхэдтэй цагаан уул сумын отхон сүхий хүрэн азарга тэр дунд талд явна. За ингээд энэ өдрийн ихэр цэнгэл наадмын энэ 6 азаргууд дээр тасарсан байгаа 4 азарганы ард дээр яваа 6 азаргыг зургилаачийн дуран сайхан харуулж байна. За ингээд азарганы уралдаан бол одоо 17 км-ийн авсаа шандал шалгасан энэ өдрийн цэнгэл их байр наадам өнөө Хүнсгэл аймгийнхаа бас баяр наадмын өмнө болж байгаа томоохон одоо сунгаан гэж одоо хэлж болохоор хангаан бүсийн хурдан мордын уралдаан бол тунгуудахгүй болно. За ингээд хурдан азарганы уралдааны дунд талд яваа хөгжлөн тохиолдсон сайхан хул азаргууд 399 номертой Хүнсгэл аймгийн цагаан уул сумын үеаш Нэмхүүгийн Батнамын хурдан хул азарг энэ өдрийн цэнгэл их байр наадмын азарганы уралдааны 10 хэдийнхээ өнгөн дээр дэлэн шиширлээд байгаа харагдж байна. За гам Нэмхүүгийн Батнамын хурдан хул азаргууд дэлэн шиширлээд байгаа. За түүний ардын өнгөн дээр гарч ирсэн 6 азарганы хамгийн ард талд бар салзан гарч ирсэн байна. Хаагны дөмрөө албан бар салзан азаргууд түүнийхэн цаатад 391 номертой юм шиг байх юм. Цаа талд нь 391 номертой Хүнсгэл аймгийн бүрэн догтох сумын Бурятын Эсмэтгийн хурдан хүрэн азарг байна. Үзүүр тутаа гараад их хурдсан Хүнсгэл аймгийн бүрэн догтох сумын уяаж Бурятын Эсмэтгийн хурдан хүрэн азарг хамгаалтын хар дуулахтай тод улаан шар цээж нэмнэтээ орж ирсэн байгаа. За ингээд урцуурийнхаа хэдэн азарыг манай зурлаач харуулж байгаа. Ахаад одоо аршаа суурсан байх 10 хэдэн азарган дээр орж ирсэн хул азаргууд Хүнсгэл аймгийн уяаж Нэмхүүгийн Батнамын хурдан хул азарг Пүрвийн дунгарын хурдан хээр азарг ард тал дээр сайхан цагаан хул азарг орж ирсэн. Энэ өдрийн цэнгэл их байр наадмын азарганы уралдааны 10 хэдэн азарган дээр орж ирсэн Хүнсгэл аймгийн цагаан уул сумын уяаж Сэрэтрийн дамдын сүрэнгийн хурдан цагаан хул азаргаа. За Сэрэтрийн дамдын сүрэнгийн хурдан цагаан хул азаргууд нэгтгэн сайхан хөдөрсөн байгаа. За ингээд энэ өдрийн их байр цэнгэл наадамд үзүүрийнхээ хэдэн азаргууд нэлээд нөхөж уралдах байхаа. Хүнсгэл аймгийн цагаан уул сумын зохион байгуулагдаж байгаа Хотгой турган сард морин спорт ОШТ холбооны нэрмжтэй
Хөвсгөл аймгийн баруун бүсийн хурдан мордын уралдааны дээд гурван нас одоо сонгомдын дээд ангилалтай 4 насны мордын уралдаан оролцсон. Адуун сүргийн мандын азарганы уралдаан эргээдийн цаа талд өөр өвөлжөөний урдуур орж ирэх өнгөнийхөө хэдэн азаргаан дээр давчихгүй ингээд дунд талбарт явцсан байх юм. За ингээд үзүүрийн хэдэн азаргаан уралдаа бар салцсан нэлээд сэдвүүдхэн болж ирсэн байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цэрэн дөржийн мегмар дөржийн үе шурдлуулж байгаа. Лагны Төмөр Баатрын бар салцсан азарга дэлгэцний харж байгаа 4 азарганы үзүүр дээр нь байгаа. За Лагны Төмөр Баатрын бар салцсан азарганы хөдөлгөөн улсын бүсийн уралдаанд 3 байрагдаж аймгийн бүсийн уралдаанд 4 тоо цолоо өргүүлсэн. Одоо алтан жолоо өргүүлсэн хурдан хөлөг. За ингээд энэ өдрийн их хөрц ингээд адна үзүүрийн хэд азаргаан дээр уралдаж байгаа бол тэр уралдаа бүрэн догтгсон юм. Бураадын эсметкийн хурдан зээр талцсан азарга одоо усад сүүлний хүйнээс өндөрс нэлийн дөргөнхэн байгаа азарга байна. Хөвсгөл аймгийн бүрэн догтгсон уяаж Бураадын эсметкийн хурдан хүрэн азарга. За ингээд түүнийх нь ар дээр ба 378 номертой Хөвсгөл аймгийн уяаж Гомсрунгийн баасан жаргалын халтар тэргүүтээ 4 азарган нэлээд засарсан. Манай зөвлөдөөчийн дөрөв үзүүрийнхээ азарган дээр одоо чучихгүй энэ дунд талын хэдэн азарган дээр одоо нэг хэсэг явцсан байх юм. За ингээд одоо одоолныг урагшилж явах шиг байна. За ингээд энэ өдрийн их хөрц ингээд наадмын үзүүрийнхээ хэдэн азаргыг одоо харуулбал тэр урд одоо их хоёр уралдаан гарч байгаа да. За ингээд үзүүрийн хэд азарган дээр ба бүрэн дунгарын хурдан хүрэн азарга байна. Бүрэн дунгарын хүрэн азарга одоо 8-9 бөөрөн дээр явж явах шиг байна. Түүний урд дээр одоо Лагны Төмөр Баатрын бар салцсан азаргыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цэрэн дөржийн мегмар дөрж үе шурдлуулж байгаа. Энэ өдрийн их хөрц ингээд наадмын цээжний хэдэн азарган дээр залгаж уралдаж байна. Бар салцсангийн хувьд одоо 6 дээр гараад ирсэн юм байна. Түүнийх нь урд дээр 378 номертой Мөрөн сумын Гомсрунгийн маяг жаргалын хурдан халтар азарга байна. Хөвсгөл аймгийн бүрэн догтсмын Бураадын эсметкийн хурдан халдсан азарга хамгийн буруу талд нь байна. Түүнийх нь надад сайхан Монгол эмээлтэй хүүхэдтэй Хөвсгөл аймгийн цагаан уусмын оюун жимгийн бүрэг даваагийн хурдан бар азарга байна. Түүнийх нь надад энэ 383 номертой яваад сайхан хээр азаргуудаа Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Батбаярын Балжинмын хээр гэж энэ хамгаалтын жирнэлийн дуудахтай шар цамцтай хүүгийн унчруулж байгаа. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уяаж Батбаярын Балжинмын хурдан хээр азарга. За ингээд энэ өдрийн их хөрц ингээд наадмын азарганы уралдааны үзүүр дээр 383 номертой Хөвсгөл аймгийн одоо 387 юм шиг байх хүүхдийн номеруудаа ингээд арчаа сайхан харагдахгүй байна. Энэ өдрийн их хөрц ингээд наадмын азарганы уралдааны үзүүр дээр одоо Батбаярын Балжинмын хурдан хээр азарга байгаа. За ингээд хурдан азарганы уралдааны үзүүрлүүд одоо сайхан ирс харуулж байна. Дондрын бүрэг дөржийн хурдан хээр азаргааж байна. Хөвсгөл аймгийн Галцмын уяаж Дондрын бүрэг дөржийн хурдан хээр азарга. Энэ өдрийн цэнгэл их хээр наадмын Адуун сүргийн мандын азарганы уралдааны хөтөлж эхэллээ. Хөвсгөл аймгийн Галцмын Морин спорт уяачдын холбооны тэргүүн байх Дондрын бүрэг дөржийн хурдан хээр азарга хөтөлсөн 6 азаргаадаа ингээд үндсэндээ өршөлдөө. Хамгийн гар талд нь одоо Хүрвэн дунгарын хүрэн азарга орж ирсэн байна. Хөвсгөл аймгийн цагаан уулсмын уяаж Хүрвэн дунгарын хүрэн азарга 6 дээр одоо орж 7 дээр орж ирлээ. За 8 дээр сайхан улаан хөцтэй хүүхэдтэй нэлээд өтгөн дүүхэн дэлтэй хүрэн азарга орж ирсэн 344 номертой Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цэрэн дөржийн мегмар дөржийн хүрэн гэж бүртгэл дээр бүртгүүлсэн байна. За ингээд энэ өдрийн их хөрц ингээд наадмын азарганы уралдааны үзүүрийн хэдэн азаргыг одоо хүүхдүүд хөдлөглөө. Цэрэн дөржийн мегмар дөржийн үе шурдлуулж байгаа. Лагны Төмөр Баатрын бар салцсан азарга 6 дээр Монгол эмээлтэй хүүхэдтэй цагаан уулсмын уяаж оюун жимгийн бүрэн даваагийн хурдан бар азарга айлгийн 5 дээр байгаа. 372 номертой марцсан Хөвсгөл аймгийн цагаан уулсмын уяаж оюун жимгийн бүр хүчтэй хурдан бар азарга. Энэ өдрийн цэнгэл их хэр наадмын азарганы уралдааны үзүүрийн хэдэн азарга нэлээд одоо шахавартайхан уралдаж байна. За ингээд түүний урд дээр ява бүрэн дунгарын хурдан хүрэн азаргад өндөг драмхан сартай өнөөдрийн хурдан азарганы уралдааны үзүүр рүү орж ирсэн байна. Дөлтэй гал тамхтай саран дэвсгэртэй дөл тамхтай энэ урдыг бас сайхан халдсан азаргуул Хөвсгөл аймгийн бүрэн догтох сумын уяаж Хүрв дөржин эсметкийн хурдан хүрэн азарга хамгийн наадмаар нь оржсэн түүнийхэн цаатад 377 номерлоо харагдаад байх юм. 378 одоо юм шиг байх юм. 377 номертой Хөвсгөл аймгийн уяачийн одоо морил за ингээд энэ өдрийн их хөрцийг авдаг Хөвсгөл аймгийн Дондрын бүрэг дөржийн хурдан хээр азарга хаа. За ингээд түүнийхэн наадмаар 391 номертой Хөвсгөл аймгийн уяаж Хүрв дөржин Бураадын одоо эсметкийн хурдан хүрэн азарга түүнийхэн урд Балжинмын Батбаярын Балжинмын хурдан хээр азарга. За ингээд энэ өдрийн их хөрц ингээд наадмын хурдан азарганы уралдааны 384 номертой хээр азарга хөтөлсөн байгаа. Энэ урдаа Хөвсгөл аймгийн Галцмын уяаж Дондрын бүрэг дөржийн хурдан хээр азарга азарганы уралдааны яг сайхан бүтэн биерээ гарчаад хөтөллөө. Хөвсгөл аймгийн Галцмын уяаж Дондрын бүрэг дөржийн уяачийн хурдан хээр азарга хөтөлсөн байгаа. Батбаярын Балжинмын хурдан хээр азарга аман хүзүүн дээр дараатай байгаа. Хөвсгөл аймгийн бүрэн догтох сумын уяаж бүрэн догтох сумын уяаж Бураадын эсметкийн хурдан хүрэн халзан азарга эргийн 3 дээр за түүнийхэн цааталаар 378 номертой хээр азарга орж ирсэн. Энэ урдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гомсрунгийн баасан жаргалын хурдан хээр азарга энэ өдрийн цэнгэл их хэр наадмын азарганы уралдааны 3 дээр орж ирлээ. За ингээд Монгол адууны үндсэн зүс болсон 3 сайхан халтар хээр зүстэйгээ 3 азарга одоо үзүүр дээр гарч ирсэн. 4 дээр бол Бураадын эсметкийн хурдан зэр халзан азарга байгаа. За ингээд энэ өдрийн их хэр цэнгэл наадмын азарга барайнд ороход том цөөхөн хормолдсон. Энэ өдрийн их хэр цэнгэл наадмын Хөвсгөл аймгийн Галцмын уяаж Дондрын бүрэг дөржийн хурдан хээр азарга хөтөлсөн хэвээрээ. Аман хүзүүн дээр 382 номертой Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уяаж Батбаярын Балжинмын хурдан хээр азарга аман хүзүүн дээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяаж Гомсрунгийн баасан жаргалын хурдан халтар азарга 4 дээр за Лагны Төмөр Баатрын мегмар дөржийн зэр талзан азаргыг зөв талаар нь дайрууллаа. Хөвсгөл аймгийн
Тэрэлэн сумын үеэс Лагны Төмөрбаатарын хурдан бар салцан газрыг мемор дөржийн цэрэн дөрж үеэс шүүж хурдталж энэ өдрийн зингэд их байр наадмын азрын уралдааны цээжний дөрвөн газрын дээр зөвлөдөрөн сан байлдаа тохож ирсэн. За ингээд энэ өдөр одоо унсан хүүхдийн ухаан гэж нэг юм харагдана. За ингээд 300 хэдэн номертай одоо хээр азрууд хөтөлсөн хэвээрээ 384 номертай Хөвсгөл аймгийн Галт сумын үеэс Дондгийн мөрөв дөржийн хурдан хээр азрыг хөтөлсөн байгуул Батбаярын Балжинымын хурдан хээр азрыг буруу талаар нь зөв талаар нь дайруулсан. Хөвсгөлийн Тариалангийн Лагны Төмөрбаатарын Баатарын бар салцан газрыг 3 руу орж ирсэн. За ингээд дөрөв удаа халтраа зэрэг үлдсэн хэвээрээ энэ удаа Хөвсгөл аймгийн мөрөн сумын Гомсрынгийн баасан жаргалын хурдан халтраа зэрэг за ингээд бар салцан одоо өсвөрийн 2 азарган дээр хэрхэн тохож уралдахыг одоо бүгдээрээ харъя. Улсын бүсийн уралдаанд 3 удаа цоллож, аймгийн бүсийн уралдаанд 4 удаа автон жолоо өргүүлээд байгаа Лагны Төмөрбаатарын бар салцан газрыг буруу талаар нь дайрууллаа. За ингээд энэ өдрийн ихэр цэнгэл хаалмын азрын уралдааны үзүүрийн 2 хээр азар өнөөдөр үнэхээр очтой байгаа байна. Батбаярын Балжинымын хээр азрын хүүхдүүд нэг ташуураа өргүүлээд өнгөн дээр нь гаргаж ирлээ. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын байж Батбаярын Балжинымын хурдан хээр азар Хөвсгөл аймгийн мөрөн усын урдмарын уралдааны хөтөлсөөр үзэгчдийн зөвлөд орж ирлээ. За ингээд Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын яаж Батбаярын Балжинымын хурдан хээр азар түрүү магнит хурдж түмний ихийн автон жолоо өргүүлсэн бол Аман хөзүүн Тариалан сумын яаж цэрэн дөржин мэгмэр дөржин хүрэн хавцан газар хурдаллаа. Айргийн 3 Хөвсгөл аймгийн мөрөн сумын Гомсрынгийн баасан жаргалын хурдан хээр азар хавцсан бол айргийн 4 хөтлөж уралдаад байсан Галт сумын Дондгийн мөрөв дөржин хурдан хээр азар шилгээгээ тав хурдаллаа. За 4 хурдаллаа. За 5-ын газар одоо орж ирж байна. Хөвсгөл аймгийн мөрөн сумын үе яаж шарав дөржин жулуун дохтын одоо хавцсан газар айргийн 5 одоо хурдалж явах шиг байна. Хөвсгөл аймгийн үе шарав дөржин жулуун дохтын хурдан хавцсан газар айргийн 5 удаа хурдалж ах шиг боллоо. За 6-гийн газар цагаан уулсын үе хүрв дөржин дунгарын хурдан хээр азар 6 бүрэн дохтсон Буяди Смитгийн хүрэн хавцсан газарнууд нэлээд дээгүүрхэн хурдаллаа. Баяр хүргэе. Аймгийнхан баруун бус тазар. За баярлалаа. Өөрийгөө танилцуулаад сэтгэлээ байна. Намайг Гомсрынгийн баасан жаргал гэдэг мөрөн сумаас ирлээ. Эмээгийнхэн нутаг дээр хурж сайхан айргийн 3 орлоо. Тэр зөвхөн одоо мөчлийн талаас яах вэ? Нэр азар маань Сүхбаатар аймгийн Халдан сумын Нямсрын ахын унгаа доо. Тэ. Урд өмнө яаж уралж ирсэн азар? Энэ битүү азар байгаа юм. Цэцэрлэг сумын 90 жилээр 6 жисэн авчигдсан. Хавчиг азар. Одоо ямар настай азар? Одоо 8 азар. Нодлын үнжсэн. За би Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн алдарт очиж Дондын мөрөв баасан дөрж. Энэ манайх Дондын мөрөв дөрж гэдэг ах юм маань. Унгаа доо.